2025 Эхрийн орд. За Эхрийн ордныхны маань хувьд ирж байгаа энэ 2025 он бол мэдээж нэг талаараа маш олон эерэг өөрчлөлтүүд, за дээрэс нь өсөн дэвжих боломжууд, за тэгээд үргэлжлүүлэн одоо Тэнгэрийн ван гарыг Эхрийн ордонд дараагийн 7-8 жил одоо байршиж байгаа. Энэ бол одоо асар их өөрчлөлтүүдийг Эхрийн ордныханд маань өгнө. Тэгэхээр Эхрийн ордныхны маань хувьд маш олон өвөрмөц шийдлүүдийг дараагийн 7-8 жилийн туршид өөрийнхөө амьдралд бол тавихаар харагдаж байна. 2025 он бол дөнгөж үүний эхлэлийг бол мэдрүүлсэн. За 24-25 он бол Эхрийн ордныханд маань өсөн дэвжих боломжийг олж харуулсан. За боломжуудыг бас тодорхой хэмжээгээр өгсөн. Үүнийгээ шүүрч аваад ажил хэрэг болох боломжийг бол одоо эхрүүдэд маань илүү идэвхтэй болгож өгөх нэ. За тэгэхээр мэдээж астрологийн хамгийн их өгөөмөр, хамгийн эерэг, хамгийн боломж бололцоог дууддаг, хамгийн азтай гариг буюу Бархас бод гариг таны ордонд аялж байна. Тэгэхээр Бархас бод гариг маань үргэлжлүүлэн таны ордонд 2025 оны 6 сарын 9 хүртэл байна. Тэгэхээр энэ үед та үргэлжлүүлэн өөрийнхөө хувьд ямар боломжуудыг шүүрч аваад ажил хэрэг болох ёстой вэ гэдгээр анхаараарай. За тийхгүй бол Бархас бод гариг маань ямар нэгэн эерэг боломжуудыг өгдөг. Гэтэл эхрүүд маань залхуураад ч юм уу бас дээрэс нь хит их назгаарлаасаа болоод тухайн боломжийг алдаад тавиад туучих өндөр боломжтой гэдгийг анхаарах шаардлагатай. За бүх юм яг бодиттой яг өөрөө чи өвөр дээр ингээд тавиад өгөхгүй. Мэдээж болж байгаа процесс зүйлүүдэд та хөдөлгөөн алхмаа хийх ёстой. Тийм учраас Эхрийн ордныхны маань хувьд энэ одоо Бархас бод гаригийн бүтэн 1 жилийн одоо аялал буюу дараагийн 12 жилийн дараа эргэж ирэх энэ гаригийн энергийг зөв ашиглаж суурийг тавьж чадвал маш олон зүйлүүдийг сурна. За сурсан зүйлүүдээрээ дамжуулаад дараагийн абандон боломж бололцоо зүйлүүдийг бол та үржүүлэн өөртөөрөө татах боломжтой. За нөгөө талаасаа бас удахгүй Тэнгэрийн ван гарыг Эхрийн ордонд аяллаа хийнэ. За энэ бол маш өвөрмөц, маш одоо өөр ийм одоо мэдрэмжийг танд өгөх ёстой. Тэгэхээр тэр чигээрээ таны хувьд сурч мэдэх, өөрчлөгдөх, шинжлэгдэх гэсэн ийм ресент баттон одоо товчон дээр та дарчихсан явж байна. Тэгэхээр бол ирж байгаа 2025 оны эхний 6 сар бол таны хувьд үргэлжлүүлэн өөрийнхөө боломжуудыг ашиглах, за дээрэс нь авсан зүйлүүд дээр ажил хэрэг болгож альва зүйлийн сийд суурийг тавих ёстой ийм үе рүүгээ орчихсон явж байгаа. Тэгэхээр эхрүүдийн маань хувьд Эхрийн ордны мандалттай, Эхрийн ордны мандалттай болон Эхрийн ордны нартай хүмүүсийн маань хувьд мэдээж хувь хүний зам зүг чиг өөрчлөлт, за дээрэс нь өөрийн чинь одоо зориг тэмүүлэл, ажил карьер энэ төр гэдэг асар их эерэг боломжуудаар дүүрэн байна. За тэгээд энэ эерэг боломжууд нь карьерийн одоо ахиц дэвшил, за магадгүй хувь хүний хөгжил, за дээрэс нь бас одоо өөртөө татах илүү эерэг боломжууд энэ төр гэдэг асар олон тоочод баршгүй олон боломжууд байгаа. Гол нь та энийг өөртөө суулгаж ажил хэрэг болгох шаардлагатай. За нөгөө талаасаа болохоор өнгөрсөн 18 сарын турш болж исэн хэртэлтийн зангилаа өөрчлөгдөж энэ жил одоо байршлаас болон загас руу ирж байгаа. Тэгэхээр энэ маань эхрүүдийн маань хувьд нэлээд одоо дотоод болон оюун санаа, за дээрэс нь бас одоо өөрийнх нь нэг төрлийн дотоод мэдрэмж, мэдрэхүй, итгэл үнэмшил, за дээрэс нь нэг талын бас одоо өөрийнх нь зүн совин мэдрэмжд их нөлөөтэй. За дээрэс нь ажил карьер дээр нь том алхам өөрчлөлтүүд бол гарч ирнэ. Тэгэхээр бол мэдээж ажил карьер дээр та мэдрэмжээ дагах, зүн совингоо дагах алхмууд танаас гарч ирж болох юм. За нөгөө талаас таны хувьд мэдээж хэртэл дээр таны ажил карьер өөрчлөгдөж болно. Магадгүй таны хувьд илүү хариуцлагатай нэгэн болж хуваараа бизнес эрхлэн маш олон хүмүүсийг өөр дөрөө аваад ажил бизнесийг эхлүүлэх бас боломжоор хангаж өгнө. Тэгэхээр ирж байгаа энэ өгж байгаа боломж маань таны нэг талаараа сэрээд одоо хөдлөөд сураад за өөрийн компани үүсгэе, өөрийнхөө компаниг, ажлыг, бизнесийг босгоё гэд хөдөлгөөн хийх боломжоор нэг талаараа хангаж байна. Нөгөө талаараа бас сурч мэдэх, сургууль соёлд орох, дахин одоо боловсрох юм боломжоор хангаж байна. Тэгэхээр таны хувьд бол ерөөсөө тэр чигээрээ өөртөө итгэх, өөрийнхөө одоо хувь тавиланг чиглүүлж, өөрийнхөө байр суурийг тодорхойлох юм боломжтой юм хэртэлтүүд ирж байгаа 18 сарын турш танд болж эхлэх нэ. За нөгөө талаас болохоор таны хувьд олон зорилго тэмүүлэлийг та тодорхойлсон боловч үүнээсээ нэгийг шүүрч аваад одоо алхам хөдөлгөөн хийх ёстой болчихсон үе дээрээ ирсэн байна. За тухайн жилийн хамгийн одоо чухал гариг буюу санчир гариг маань ажил карьерийн чинь байршил дээр бол аялж байгаа.
Тэгэхээр таны хувьд бол мэдээж маш хүндрэлтэй, магадгүй нэлээд дарамттай, магадгүй их тийм хатуу нэг төрлийн одоо юу гэдэг маш хариуцлагатай юм ажлуудыг хийж иж болно. За тэгвэл үүн дээр чинь боломжууд, өөрчлөлтүүдийг хэрэгтэлтүүд маань авчирна. Тэгэхээр 2025 оны одоо 2 дугаар хагаст болж байгаа хэрэгтэлтүүд таны хувьд ажил карьер дээр чинь илүү олон боломжуудыг татахаас гадна таныг байр сууриа ахиулах боломжоор бас хангаж өгч байна. За нөгөө талаас нь болохоор гэр бүлийн амьдрал болон ажил карьерийн хувьд нэлээд өөрчлөлтүүд бол энэ жил гарна. Гэхдээ мэдээж сайн талаараа, материалын талаараа, эерэг талаараа болох боломжтой харагдаж байна. За нөгөө талаас энэ тухайн жилийн хувьд сугар гарыг бас дахин амилж байгаа жилүүдээ нэг байгаа. Тэгэхээр сугар гарыг маань дахин амилах боломжийг таны хувьд өгж байгаа маань нэг төрлийн одоо хүрээлэл, найз нөхөд харилцаанд дунд чинь тодорхой хэмжээний эерэг санхүүгийн мэдрэмжтэй. За эсвэл хүрээлэлд чинь танд боломжийн санал тавих юм хүмүүсийг урд чинь татж байна. Нөгөө талаас харилцаа холбоо, найз нөхдийн үл ойлголцол асуудлууд байсан бол та үнийгээ бас өөрийнхөө амьдралд эргээр татж байна. За дээрэс нь таны хувьд ирж байгаа 2025 онд анхаарах ёстой зүйл гэвэл мэдээж тухайн үеүүдэд яг хинд итгэх үү, хинтээ яг зөв харилцаа үүсэх үү гэдэг 103 сард илүү их шалгана. За тэгэхээр 103 сард бол таны хувьд 5 сар, 5 сарын сүүлд 6 сар, 7 сар, 8 сар, 9 сарын үед 3 сар гарны турш ямар хүмүүстэй одоо харилцаа үүсэх үү, цаашид энэ хүмүүс надтай одоо нөхөрлөх, найзлах хэд холын зорилготой бол үнэн ч одоо харилцагч одоо юу гэдэг нөхөрлөл одоо тээж чадах уу гэдгийг илүү шалгасан юм өөрчлөлтүүд рүү бас татж байна. За нөгөө талаасаа бас шинэ сар яг тухайн одоо 5 сарын 26-нд гарч байгаа эхрийн ордонд маш том шинэ эхлэлүүдийг тавих боломжоос хангаж эхэлж байна. Тэгэхээр яг одоо хараахан бархас уд гарыг таны ордноос гараагүй байхад буюу 5 сарын 26-наас 6 сарын 9-ний хооронд нэлээд олон идэвхтэй эерэг үйл явдлууд таны амьдралд болох боломжтой гэдгийг та анхаарах шаардлагатай байна. Ажил, карьер, барин хувь хүний хөгжил дэвшил дээр. За нөгөө талаас болохоор тухайн жилийн одоо байдлаар харах юм бол Тэнгэрийн ван гарыг бас таны ордонд зуны саруудад ирнэ. За Санчир гарыг, Далайн ван гарыг болохоор таны одоо харилцаа холбоороо шилжүүлэх юм. Тийм учраас худлаа ярьж байгаа, худал хуурмаг зүйлүүдэд илүү их автсан, хитрхи их төсөөлөл мөрөөдөлтөө баримжаагүй алхам хийх, эсвэл хитрхи их олон худал хуурмаг хүмүүс донд байгаа гэдгийг анзаарлагүй ямар нэгэн сургамжтай үйл явдлууд авах би тэгэхээр жоохон болгоомжтой хандах хэрэгцээтэй. Жишээлбэл таны хувьд одоо ямар нэгэн албан тушаал дэвшиж байгаа бол хүрээлэлээ сайн таних шаардлагатай болох нь байна. За нөгөө талаасаа бас таны хувьд ямар нэгэн бизнес хүрээлэлээ тэлэх гэж байгаа бол үүн дунд чинь бас маш олон ийм асуудалтай хүмүүс байна. За сошиал медиагаар ажиллах гэж байгаа бол бусдаас маш их ийм төөрөгдөл, хөөрөгдөл, эсвэл шүүмжлэлүүдийг авах боломжтой гэдгийг тухайн 2025 онд та анхаарах шаардлагатай харагдаж байна. За дээрэс нь холын зорилго бол одоо тавьдаг жилүүдэд чинь нэг байна. Маш их холын зорилгоодыг тавиад өөрөө өөртөө итгээд ирсэн боломжуудаа чангахан атгаад за тэгээд урагшаага илүү хийж бүтээх хөдөлмөрлөх одоо талуудаа улам их идэвхтэй болгох шаардлагатай. Учир нь таны хувьд бүхий л материалын одоо байршлууд чинь идэвхтэй болсон. Тийм болохоор зүгээр одоо юу гэдэг ямар нэгэн саад асуудлуудтай биш яг дайраад туулаад гардаг одоо тийм байршлууд чинь таны хувьд идэвхтэй болж байна гэж бол харагдаж байна. За удахгүй таны хувьд жилийн 2 дугаар хагасаас буюу 2025 оны 6 сараас хойш таны санхүүгийн байдал чинь нэлээд сайжирч эхэлж байна. Мөнгө төгрөгөн дээрээ одоо юу гэдэг орох гарах байдлууд чинь илүү идэвхтэй болно. Үрэх олох одоо юу гэдэг энэ маань одоо нээлттэй байгаа учраас таны хувьд санаа зовлтгүй үрэх олох гэдгээ илүү балансжуулах шаардлагатай. За нөгөө талаасаа бас таны хувьд хит их жин нэмэх, хит их тархалах гэдэг зүйлүүдээс анхаарлаа хандуулах шаардлагатай. За мөрөгчийн хувьд бас одоо бусдтай ярилцж хэлэлцэж байгаа байдлуудаа зөв одоо ашиглаад ажил бизнесээ илүү хагцтай явуулах шаардлагатай. Одоо хувийн харилцаагаа ч гэсэндээ маш таатай авч явах шаардлагатай. Учир нь бархас уд гарыг таны хийлээрээ дуу хоолойны байршилтаар ирснээрээ та илүү ухаалаг, илүү зөв, илүү одоо мэдрэмжтэй, илүү сургасан ийм одоо харилцаануудыг өөрөөсөө гаргаж эхлэхээр харагдаж байна. За тийм учраас хүний одоо хэл яриа одоо хоолойны чакра буюу одоо тэр дуу хоолойны хэсэг чинь маш их идэвхтэй болж байна. Энэ үеэр та илүү олон одоо хүнд хэлэх, ярих ажлуудыг хийвэл илүү цогцолтой бас болохоор харагдаж байна. Нөгөө талаасаа бусдад ярилцах, ойлголцох, ямар нэгэн бусдад гомдоосон хатуу үг хэлэхгүйгээр харин ч илүү ухаалаг, зөвлөсөн, сургасан, таниулсан ийм
чиглэлийн ажил карьер юм уу хэлж ярих зүйлүүдийг та хийвэл асар амжилттай явахаар харагдаж байна. За нөгөө талаасаа болохоор таны хувьд тухайн жилийн онцлог дараагийн үйл явдал мэдээж хүсэл мөрөөдлөө нэлээ их тавьсан бол одоо үүнийхээ яг одоо гол ажиллагаа руу та орж эхэлж байгаа гэсэн. Жишээлбэл би тоогооч боллоо гэвэл мэдээж тоогоочлохын тулд сургууль сурах хэрэгтэй болдог шиг. Яг одоо дээрх зүйлүүдийнхаа яг одоо сурч мэдэх энэ боломж потенциал руу илүү их шилж төлөвлөгөөнүүдэд эхлүүлж эхэлж байна. За дээрэс нь таны хувьд тухайн жилийн намрын сарууд буюу 9-10 саруудад илүү идэвхтэй эерэг өөрчлөлтүүд бас ирж болох юм. Ялангуяа одоо ажил карьерийн өөрчлөлт гарлаа гэж бодоход залгуулад маш өөр шинэлэг өвөрмөц цоошин ийм өөрчлөлтүүд карьер дээр чинь гарч ирэх боломжтой. Дээрэс нь бусдын өмнө гарах шаардлагатай, бусд хүмүүсийг доороо авч ажилуулах шаардлагатай ийм том одоо хүчин зүйлүүд гарч ирвэл битгий санаа зов та илүү их хийж чадна. Одоо юу гэдэг өөрөө чинь комфорт зоноос гарсан олон өөрчлөлтүүд бол энэ 2025 онд болохоор харагдаж байна. Тэгэхээр үүндээ та илүү их бэлэн байж босгож байгаа, бүтээж байгаа юм уу, зорж байгаа энэ олон зорилгоудаа ажил хэрэг болгож тогтоох юм томоохон боломжууд таны амьдрал дээр 2025 авчирч байна.